Монгол эмч ер нь жилийн 100 мянган долларын орлоготой байх боломжтой юм уу гэж бодоод байдаг байхгүй юу? Одоо жишээ нь дан нэг мис засалч гээд ярихад энэ нэг хүний хөдөлмөр биш энэ чинь мис засал гэдэг чинь өөрөө багийн одоо багийн ажил шүү дээ тий. Тэгвэл тэнд оролцож байгаа бүх эмчнэр, сувилагч нар, бүр астрагч нар гээд ингээд дагаад олон хүмүүсийн нийгмийн асуудлууд шийдэгдээ цалин яах боломжтой шүү дээ тийм ээ. Энэ тал дээр ингээд хоёулаа санал солилцоод яриулж байгаа. Тэгэхээр яг хөө одоо нэг өнгөрсөн жил үйлдвэрчний хэвлэлийн одоо жагсаал цуглаан хийж байгаа л ингээл цалин мөнгө нэмүүлэх гээл нөгөө сайд дарга нар маань бол одоо төсөв мөнгө одоо хөрөлцөхгүй байна гэл ингээл юм ярьдаг. Тэгэхээр одоо нөгөө том зургаар одоо яг ямархуу одоо хэмжээний одоо юмнууд байдгийг би тэрнийг нь бол сайн мэдэхгүй. Манай Монгол улс чинь бол хүмүүнлэг иргэний арчилсан нийгэм байгуулнаа одоо зах зээлийн зарчмаар ингээд урагшилж хөгжнө гэдэл одоо арчилсан хувьсгалаас хойш яваад байгаа. Тэгээ яг эрүүл мэндийн систем зах зээлийн зарчим гэдгээр явж гин үү гэхээр зэрэг бас үгүй. Одоо нэг тийм социалист системээс нэг хэсэг юмнууд нь авчихсан. Тэгээд орчин үеийн одоо юу гэх тэр иргэний тэр арчилсан нийгэм зах зээлийн систем энэ төр гэдгийнхээ нэг холимогч юм шиг одоо би бол одоо яг томьёолж хэлж мэдэхгүй. Тэгээд ерэн зүгээр ингээд хараад байхад бол сүүлийн үед бол одоо анагаах ухааны салбар руу орох, эмчээр ажиллах, сувилагчаар ажиллах залуучуудын тоо одоо боловсруучны асуудал бол их хэцүү болсон. Буурсан, ер нь буурсан. Одоо яг нэг тодорхой хэмжээнд нэг дадлага туршлагатай болсон, цаашдаа одоо ингээд хөгжөөд явчих боломжтой хүмүүс нь бол зарим нь бол гадагшаагаар авчихсан. Ялангуяа одоо энэ ковидоос хойш бол сувилагчийн дутагдал бол их орлоо шүү дээ. Тэгээ энэ бол ерөөсөө салбарын хүний нөөцийн хэмжээнд одоо нэлээд анхаарал татах хэмжээнд очиж байгаа болов уу гэж би бодоод байгаа. Тэрнийг бол одоо манай энэ яам одоо засгийн газрын төвшөнд одоо тэр нэгдсэн тоонууд нь байгаа болов уу гэж би бодоод байгаа. Тэгээ энэ дээр одоо арга хэмжээ энэ ингээл авах гэхэр чин зэрэг л хүнийг одоо нөгөө хүчээр бариад байдаг, хүчээр ажилуулад байдаг тэр арга барил бол ер нь явахгүй болсон. Одоо явахгүй болсон. Тийм ээ. Тэгэхээр тэрэн дээр яаж явах вэ гэхээр зэрэг одоо хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлууд, байгууллагын дотоод соёл тийм ээ. Хүнийг одоо яаж урамшуулах уу, яаж одоо хөгжүүлэх үү, хүнийг яаж татах уу гэдэг одоо энэ юмнууд цогцороо хэрэгтэй юм байна л гэдэг зүйлс болоод байгаа.